хэрхэн жирэмслэхгүйгээр хийх вэ? За тэгэхээр бид бүгдийн асуултын хариултыг бараг мэдж байгаа штэ. Жишээ нь бэлгэвч, ерөндөг, суулгац, дааврын мух, тариа, наалт, таглаа, бөгж, мөн яралтай явах 72 цагийн эм гэдэл. Та энэ бүгдийг мэдээд өөр тохирсноо хэрэгэлдэг бол маш сайн байна. Гэтэл та арай нөгөө гадуур нь яавал жирэмслэхгүй, хөхүүл хүүхэдтэй эмэгтэй жирэмсэлдэхгүй, бүр усанд хийвэл жирэмсэлдэхгүй энэ гэдэгт итгэдэг юм шиг үстэй. Тэр гадуур нь яачихна гэд хийж байхад угаасаа их бага хэмжээгээр нөгөө шингийн ялгараад орж л байдаг. Ингээд гол алдсан хүмүүс байж л. Хөхүүл эмэгтэй хүүхэдтэй жирэмслэхгүй гэдэг чинь бас л хотлоо. Одоо ёстой төрөхгүй дээ гэж яагаад л ойр ойрхон төрчихсөн хүмүүс зөндөл байгаа зү. Тэгээд тэр усанд хийвэл жирэмсэлдэхгүй, анхны тохиолдолд жирэмсэлдэхгүй гэдэг чинь бүр хотлаа штэ. Та жирэмслэх бүрэн боломжтой. За эсвэл та магадгүй би ийм юмнуудыг угаасаа мэдэн штэ, би хамгаалч гэж штэ гэж бодож байгаа. Тэгтэл ийм юм ихэнхдээ болоод байдаг гэвэл та итгэх үү? Гинтэл яг хийхээр болоод мэдээж хамаг сэрэл мэдрэмж, тултал төрөөл. Энэ яг миний хүсч байсан залуу эсвэл бүсгүй. Энэ мөчийг алдаж болохгүй. Үнэхээр сайхан байна. Би түүнд итгэж байна. Юу л болов болог гэд хийчихдэг. Тэгээд дараа нь бид юу хийчих вэ? Хамгаалтгүй хийчихлээ. Одоо яах вэ? Энтергээд олон юм бодож байтал удалгүй нөгөө хоёр зураас хараад жирэмсэн болсноо мэднэ. Бас хийсэн хоёр нь өөртөө хүүхэдтэй болж хариуцлага энэ төр үүрэхэд бэлэн биш байдаг. Тэгээд яах вэ? Аборт. Жирэмсэн болоогүй маа гэхэд хамгаалтгүй хийснээс болоод бүр янз бүрийн өвчин авсан байвал яа. Ийм юм л ихэнхдээ болоод 16 оны байдлаар ихэд бэлгийн замаар дамжих халдварын тохиолдол 15,000 орчим, абортод орсон эмэгтэйчүүдийн тоо 19,000 орчим болсон байна. Тэгэхээр ерөөсөө хүмүүс бид цагаа тулахаар ийм амьтанлаг шин чанартай дийлдээд ямар ч өөрийгөө удирдах чадваргүй болдог гэдгээ хүлээн зөвшөөрчих хэрэгтэй. Энэ бол гарцаагүй зүйл. Тиймээс яг энэ мөчөд гэлс эрсдлээ бодож амжингуудаа энийг нээх мэдрэмжтэй эвтэхнэр гой гаргаж ирээд л хэрэгжилчих хэрэгтэй. Энэ бол жирэмслэхгүйгээр мөн аюулгүй хийх наад захын шийдэл мөн штэ. Ирч бай, эмч бай, байнга биедээ бэлгэвчтэй явж явах хэрэгтэй. Ядаж хоёрыг нэг нь урагдчихж магадгүй штэ. Тэгвэл хамгаалтгүй хийснээс ямар ялгаа авах. Энд чинь тийм ичээ санаа зовоод авах зүйл ерөөсөө биш. Харин ч орчин цагийн соёлтой боловсон өөрийгөө хамгаалдаг хүмүүсийн биедээ авч явдаг л зүйл. Нэрээ хэрвээ бэлэн биш хамгаалтгүй тохиолдолд тисэд өнгөрчих хэрэгтэй шүү дээ. Харин бүр тисэхгүй байгаа бол мэдж байгаас тэ нөгөө юу